Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 97 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. Life can only be understood backwards, but it must be lived forwards. Søren Kierkegaard. За өнөөдрийн маань перцептийг хийсэн хүний талаар хэдүүлээ эхлээ сонирхцгоё. Søren Kierkegaard гэж хэн байсан бэ гэхээр тэрээр 19-р зууны дайны теологч, гүн ухаантан, яруу найрагч, дэлхийн дахина existentialism эцэг хэмээн өргөмжлөгддөг хүн юм байна. За нөгөө нэг сайн ярьж чадахгүй байгаа үед мангар хэл хугалчхаар өгнөж яваад байгаа юм. За ер нь бол түүний хувьд болохоор өөрийнхөө бүтээлүүдээ хөвчлөө өөр хүний нэрээр буюу нууц нэрээр хэвлүүлдэг байсан. Бөгөөд уншигчдыг бэлэн мэдээлэл авах бус өөрсдөө тунгаан бодоход хүргэх зорилготой байсан юм байна. Түүний амьдралыг 3 гол үе шатаар ингэж хувааж авч үзсэн юм байна. Тэгээд үүнд болохоор эстетик буюу таашаал зугаа цэнгэл хөөх үе шат, ёс зүй, үүрэг хариуцлага, нийгмийн хэм хэмжээг дагах үе шат, ба шашин бурханд бүрэн итгэж хувийн харилцаа тогтоох гэдэг үе шат гэж үздэг юм байна. Бас сонирхолтой тийм. За тэгээд ер нь бол нөгөө нэг хороо дэлхийд яаж оршин тогтнох вэ? Оршихуй гэд яг тэрийг л ер нь ингээд нөгөө бодсон хүн юм шиг байна л да тий. Тэгээ түүний гол бүтээлүүдээс ингээд дурдах юм бол аль нэг нь буюу either or гэд 1843 онд хэвлэгдсэн эстетик болон ёс зүйд амьдралын хоорондох зөрчилдөөнийг харуулсан сууд бүтээл байт юм байна. Мөн айдас ба чичирхий буюу Fear and Trembling мөн 1843 онд хэвлэгдсэн Авраам хүүгээ дахил болгон өргөх гэж буй Библийн түүхээр дамжуулан итгэл ба ёс зүйн зөрчлийг шинжилсэн ном юм байна. Тэгээд 1849 онд үхлийн өвчин буюу The Sickness unto Death гэдэг ном нь болохоор хүний сэтгэлийн мухардал, цөхрөл болон өөрийгөө алдах үйл явцыг гүн гүнзгий судалсан сэтгэл зүйн бүтээл юм байна. За түүний амьдралын сонирхолтой баримтуудаас ингээд дурдаад үзвэл тэрээр өөрийн хайртай бүсгүй Режина Олсентой сүй тавьсан боловч гүн ухааны болон шашны дуудлагатай бүрэн зориулагдахын тулд сүүгээ цуцалж байсан юм байна. Энэхүү хагцлан түүний олон бүтээлүүдийн гол сэдэл болсон байдаг. Бас сонирхолтой тий. Яг хүний амьдралыг ингээд нөгөө нэг шүүж байгаа юм биш гэсэн. Яагаад заавал тийм сонголт хийх болсон бэ гэдг нь бас сонирхолтой л юм байна. За тэрээр ердөө 42 наслсан бөгөөд амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Дааны албан ёсны сүмийн хуурамч байдлыг илчилэхэд зориулсан хүн байт юм байна. Бас л нэгэн өвөрмөц амьдралтай хүн байсан байна. За тэгээд түүний хэлсэн амьдрал гэдэг нь хойноос урагшаа байдлаар хойноос урагшлах байдлаар тунгаан бодож ойлгодог бол заавал ингэх юм байна. Амьдрал гэдэг нь ухрах байдлаар тунгаан бодож ойлгогддог зүйл хэдий ч урагшлах байдлаар өрнөдөг үйл явц юм аа. Бид нар нөгөө нэг өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад гэж нөгөө яг нэг тийм энэ үгийг амар их ашигладаг штэ. Хүмүүст ингээд нэг тийм жишээ аваа ярихтаа ч юм уу тий. Эсвэл бол нэг тохиолдсон зүйлээ ингээд эргэн дурсаад ингээд ярих үедээ энэ үгийг үнэхээр их хэрэгэлдэг.
Тэгээд тэр маань яаж юм вэ гэхээр хүн хизээч нөгөө нэг яг одоо өөрийнхөө тулж байгаа амьдралыг энэ хизээ нэгэн цагт одоо жишээ нь юу гэх юм үнэхээр хүнд хэцүү зүйлсэн бол энэ нь бол хизээ нэгэн цагт ингээд бид нар сургамж болоод үлднэ бид нар энийг даваад гарна гэж бол боддгоо яг тухайн мөчөд болохоор энэ үнэхээр хэцүү байна би ингээд даван туулахад үнэхээр хэцүү байна ч юм уу тиймэрхүү байдлаар боддог эсвэргээрээ одоо нөгөө сайхан зүйл бол бас л ингээл нэг үүр дүргэлжлэх юм шиг бас нэг тэгж бодож амьдардаг штэ. Тэгээ ингээ бодохоор нөгөө нэг хүн амьдралаас нөгөө нэг туусныхан дараа л ингээ нэг тийм ухаарах байдлаар ингэж амьдардаг юм байна гэдгийг бас харуулад байгаа үг юм уу да. Гэтэл уул нөгөө ухаантай хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг чинь нөгөө бусдын алдаан дээрээс суралцдаг хүнийг гээд. Гэтэл яг ингээд амьдралд тэрийг ингээ ашиглах гэхээр дийлэнх тохиолдолд бид нар нөгөө нэг өөрсдөө яг тулаад ирэх үед энэ үнэхээр хэцүү зүйл байсан юм байна. Тэр үед тэр хүн яаж ингээ нөгөө нэг тэр хүн үнэхээр хэцүү байсан ингээ харагдаж байсан ч гэсэн тэрийг бүрэн гүйцэд үнэхээр ойлгож чадаагүй байна гэдгийг өөр дөр нөгөө тулаад ирэх үед хүн илүү ойлгодог юм шиг санагддаг. Тийм болохоор ч тэрөө ингээд бас бусдын алдаан дээрээс суралцсан гэдэг бас хэцүү. Гэхдээ бид нар нөгөө нэг оролдохоо болж болохгүй. Ер нь бас нэг юу гэмдэ хүнд нэг тийм цаг хугацаа хэрэгтэй. Эргээд харахад амьдрал маань ямар байсан бэ? За эргээд харахад одоо ингээд 2026 оны 1 сараас эхлээ харахад бид нар ингээ юу хийсэн байна? Өөрсдийнхөө ингээд тавьсан зорилго юу бид нартай ингээ хүрсэн байна уу ч юм уу те? Тиймэрхүү зүйлсийг ингээд бодох эрэх зүйл нь тунгаах тэгээ би юун дээр онсон байна би юун дээр алдсан байна гэдгийг ингээ бодох тийм цаг хугацаа бол үнэхээр хэрэгтэй. Тэгээ цаг хугацааг өөртөө гаргаж ийна гэдг нь болохоор амьдралаа ингээд ухаарах тэгээд тэндээсээ суралцах боломжийг өөртөө ингээ оруулж агаад таны үнэхээр бас том хөрөнгө оруулалтуудын нэг юм шүү. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.